Минийх юм уу? За би хүлээгээд байна. За энэ дээр сөнх улс юм аа. Зүгээр татварын зовлонг мэдхийнхаа хувьд нэгдүгээр 100 сая төгрөг гэдэг ийм шууд махан дүн авч тавьчихж байгаа. Энэ мөнгө ихчээж болно, багасж болно. А хэргийн өөрийн үйлдэл арга хэрэгсэл үйл ажиллагаанаас болж гэмт хэргийнх нь одоо бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж шүү дээ. Маш ностой аргаар хуурамч баримт хийгээд авилгал өгөөд ингээд одоо татвараас нуусан зайлсхийсэн бол 100 сая хүрээгүй байна гэд энэ гэмт хэрэг байхгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл охирлын материалын бүрэлдэхүүн байхгүй гэдэг. За хоёрдугаар зүйл залтан дээр 1 жилээс 5 жилийн ял гэж байгаа. Татвараас зайлсхийсэн хийсэн хэрэгт ингэж өндөр ял авах ямар шаардлага байхгүй. Охирлын төлөвлөлөө торгуул алдангийн тооцлоо тэгээд нэг 3 жилээс дээш ял өгөөд бол энэ ямар ч одоо бизнесийн бизнесээр хэрэглэх боломжгүй болж байгаа учраас эрхтэн биш энэ төр олон бизнесүүд сууж байна. Энэ бол маш охиролтой бөгөөд үр ашиггүй. Тийм одоо ял шийтгэл болж байгаа байхгүй юу? 3 жилээс дээш бол байх ёсгүй гэд. За 3 дугаарт нь миний гол эсэргүүцэд байгаа. Татвар бол үеийн үед эрх баригч нарын одоо санхүүжилт хийх үүсвэр татвар гаалын байгууллага. Олон баримтыг та бүхэн мэдчихв. Тэгээ аль нэг нь одоо улс төр сонгуульд олон голтой зэрэг нөгөө намайг дэмждэг ч гэдэг юм уу өдөө төлөвлөгөөний компаниуд ирүү үүсгэх аюултай, авилгал хэл ахуйд дэлгэрэх аюултай, цагдаа хуулийн байгууллагын энэ дээр ажиллах маш их аюултай учраас энэ зүйл заалтуудыг хуулийн этгээд эрүүг хариуцлагыг болох хэрэгтэй байхгүй юу? Компани аяндаа татвараас зайлсхийх гэж байхгүй шүү дээ. Компани захирал нэгтлэн бодохын идэвхтэй үйл ажиллагаа оролцоотойгоор энэ ажлыг зохион байгуулна. Тэгэхээр одоо тэр эрүүгийн хэргийн субъект болдгоо иргэний хэргийн харилцааны субъектыг өнөөдөр эрүүгээ хэрэгжүүлж Монгол улсыг эрүүжүүлж болохгүй. Хэдэн зуун компани одоо 11 мянга гэдэг шиг хэдэн 10 мянган компаниудыг эрүү үүсгэж хийж чинь. Тэгэл одоо шантажлаа сууж шүү дээ. Энэ бол маш том завхарлын үе таалгыг нээж байгаа байхгүй юу? Энд одоо зөвхөн хуулийн этгээдүүд бүгд орж байгаа шүү дээ. Зөвхөн компани биш. Нөхөрлөл, хэвлэл мэдээлэл, сонин хэвлэл, телевиз бүгд л хуулийн этгээд шүү дээ. Ийм одоо хариуцлагагүй, ийм одоо баялаг бүтээгчтэй хаш ийм одоо зүйл анги оруулж ирчихэл энийгээ зүтгүүлээд байх юм. Тэгээ энийг одоо би эсэргүүцэж байгаа ийм асуудал бол байж болохгүй. Аль талаас энийг одоо шударга зарчим, хууль дээдлэх зарчим олон улсын жишгээр нь бид одоо үзэж байгаа. Тийм учраас энэ дээр би цөөнхүүлж энэ асуудал дээр нэгт намбай хандаач 20 хүрэхгүй хүн л энэ дотор сууж байгаа шүү дээ. Тэгэл одоо 40 хэдэн хүний тоогоор санал хураагаад авахгүй. Бид нар одоо тэр нэг өнийг батлуулах гээд ингээд энийг цаа чи хэдэн хичнээн олон хүний, хичнээн олон бизнесийн аймнаас юу эрх чөлөө, хувь заяа эрсдэлд орж байгаа шүү дээ. Ингээд гүгээд л одоо ингээд одоо нэр хэлээд одоо коллегуудаа гомдоогоод яах вэ зүгээр ер нь ингэж гүгээл дараадаж болж байгаа юм энэ чинь зам. Нэг хоног 10 хоног шоронд сууж үдсэн хүн байгаа юм уу? Байгаад байх л та манай энэ төр олон бизнесүүд нэг үе. Ер нь энийг нэлээд хариуцлагатай байхгүй бол эрүүгийн хуулийг ингэж баталж байгаад би үнэхээр бохимдож байна чи. Үндсэн хууль эрүүгийн хууль шүү дээ. Монгол хүний хувь заяа, эрх чөлөө, хүний эрхийн асуудал. Хүний эрхийн одоо дэд хорооч гэсэн эрүүгийн хууль дээр хуралдаад дүгнэлтээ гаргах хэрэгтэй шүү дээ. Осгон баялаар одоо үнэхээр энэ асуудал дээр ингэж юм хийхгүй л шүү дээ. Ийм байдлаар энэ эрүүгийн хууль, хүний эрхийн асуудал дээр үнэхээр энд бол би одоо бас тайчаа явчмаар байгаа нэгтлээ эн чинь Монгол улсад үйлчлэн шүү дээ. Монголын ард түмэнд үйлчлэх хууль шүү дээ. Яаж ингэж эрүүжүүлж болох юм бэ? Нөгөө хаав нь арчил чинь, хаав нөгөө бидний яриад байсан шударга ос чинь. 90 оноос одоо бид нар өнөхөр одоо манай арчил шударга осыг авчирна гэдэг өнөөдөр Монголыг тэр чигээр нь эрүүжүүлэх ийм хуулийг оруулж ирчихээ зүтгүүлээд бүр шахаад ингэ яваад байгаа байхгүй. Тэр олон иргэний нийгэм, төрийн бус байгууллага, тэр бизнесүүд өнөөдөр хараа сууж байгаа шүү дээ. Араа ухаалаг, араа шударга байвал яасан юм гişүү дээ. Та бүхэн дээр энэ чинь маргааш нөгөөдөр нь эргээд ороод ирнэ шүү. Надад түүсч байхгүй би бардам хэлж байгаа. Огт надад яах юм алга. Би зүгээр хүний эрхийн салбарт ажилладаг, бас шударга осыг зүтгэх тогтооход хувь нэмрээ оруулах гэж бодож яваа учраас би энийг хэлж байгаа. Хувь хүний хувьд бол надад хамаа байхгүй. Монгол улсын хувьд, Монгол улсын нэр хүндийн хувьд 100 сая долларын чөлөөлөө гаргаж байгаа шүү дээ. Энд чинь өнөөдөр гэмт хэрэг шууд бүх компаниуд татварын зөрчил их бага хэмжээгээр гаргаад ирдэг. Бүгдээрэнд нь эрүүгийн хэрэг үүсгэл ингээл одоо